Бараа танилцуулга номер 4 дуусан байсан болон шинээрсэн бараануудыг та бүхэндээ товчхон танилцуулъя. VXC Medar VGN F1 Pro гэх загварууд мауснууд иржээ. Түүнээс гадна өөр төрлийн мауснууд манай дээр өргөн сонголтоогоор худалдаалагдж байна. Хөргөөрний хувьд Red Magic-ийн 6 Pro маань цөөхөн ирчээд дахиж дууссан байсан, дахиж ирсэн байна. FlyDigi-ийн B8X мөн адил. За, Nubia Red Magic-ийн 3-ч бас иржээ. Манай дээр анх нэлээд зарагддаг байсан Logitech-ийн G333 гих загвар сүүлийн үед хүмүүс ихээр асуух болсон тул цөөн хэдийг чадан ядаа олж ирлээ. Түүнээс гадна KZ-ийн чихвчнүүд нь бас төрлөө нэмж тогтмол шинжлэгцээр байна. HyperX-ууд бол төрлөөрөө бэлэн байгаа. Домог гэж байгаа ш. Домог гэж нэрлсэн Cloud 2-ыг бол үргэлж бэлэн байлгах шаардлагатай чихвчний нэг. Та хэд маань надаар хэлүүлдэггүй мэдж байгаа бах тийм ээ. За тэгээ сүүлийн жоохон тренд болоод байгаа. Cloud 3 wireless-ыг уцгүй загварыг 2.4 Гц-ийн донглоор нь C port-оор нь шууд утсан дээр залгаж ашиглаад байгаа. За тэгээ Cloud 3-ын онцлог маань өөрөө 120 цаг тасралтгүй ажилдгаараа дэндүү тасархаа үзүүлэлт байгаа даа. За бас хомсдолд ороод исэн Belkin маань 2хан ширхэг ирлээ. Энэ бүр олдохой байсан. Савлгаа өөрчлөгдсөн байна. Жижигхэн болчиж. За нөгөө урт богино гэдэг дотор 2 төрөл байгаа гэдэг. Уртыг нь авчирсан. C-гээс AUX руу Rockstar Charge-тай. GS2 энэ салаалагч бас хэд хэдэн хүмүүс асуугаад байсан. Энэний онцлог маань C залгуур нь урт болон богино гэсэн 2 сонголттой. Суурин дээрээс сална. C болон AUX 2 төрлийн чихвч залгана. 60 Вт-ийн хүчин чадалтай. GS1-ийг бол хэлүүлэлтгүй мэдж байгаа тийм ээ. Ерөөсө бажет салаалагч л гэж яваад байгаа. За манайхаас шинээр оруулж ирсэн Piva брендийн хэрэгслүүд дундаас 81 гих салаалагч маань эхнээсээ чанарын шаардлага бас хангаад оруулж ирэхээр болсон. За маусын дээр Attack Shark-ийн X11R1 гих загвар дуусан байсан загвар дахин иржээ. Бас мөн ялгаагүй бажет маусанд ордог. Үзүүлэлттэйчгүй дундаж үн боломжтой. Piva-гийн B7 Max маань дахин иржээ. Энэ бол бас галзуу. Энэ зөвхөн iPad-д ашиглах боломжтой. Аппликейшн дэмжин хөргөлт үнэхээр сайн байлаа шүү. За видео талдаа жоохон сонирхолтой хэрэглэгч нартай зориулж Ulanzi болон Insta360 гэх мэт брэнд шинээр гарсан болон тренд болж байгаа хэрэгслүүдийг тогтмол оруулж ирж байгаа. Энэ 360-ын Flow Pro гэх gimbal байна. За тэгээ Ulanzi-гийн Universal Tripod бичлэгийг зориултаа соронзон суурьтай. Энэ нь ширээн дээр залгаж ашигладаг юм байна. За энийг бол та бүхэн мэдж байгаа те. За үүнээс гадна DJI Rode гэх мэт брэндүүдийн микрофонууд хэрэгслүүд бэлэн байгаа шүү. Эцэст нь Android үеийн систем дотроо үн хамгийн боломжийн үзүүлэлт тулцсан 144 Гц 120 FPS дэмждэг таблет. OnePlus Pad Pro 8 GB-тай 256 багт амжтай. Хаки ногоо. За тэгээд та бүхэн санаж байгаа бол энэ хөө таблет маань өөрийн багт амжаасаа хасаад RAM руугаа нэмэлтээр оруулдгаараа их онцлог байгаад байгаа. За M1, M2 Pro 4 гэх iPad-нууд бас иржээ. Сүүлийн үед M2 маань нэлээд олдцмоо эрэлт ихтэй байх шиг байна. Эцэст нь манайхаар үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.